Зэнга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Зохиолч Джеймс Хедли Чейз. Гэртээ хоноогүй шөнө роман. Тэргүүн хэсэг 1-р бүлэг. Кен Холланд эхнэр энийг нь аваад одож буй галтригны хойноос их л гүнхтэй ширтэн гар даллаж үлдэхэд эхнэр нь бас гар даллан хариулв. Галтриг замын дохой тойрон далд ороход Кен Холланд гадагш гарахаар алгуурхан сажиллаа. Кений ээж нь энийг Лондонд хамт аваад явъя гэсэн юм санж. Ийм сайхан боломж таарч байхад алдвал тоогүй юм болгосон. Анхандан Кенийг гэртээ ганцаарнг нь үлдээхээс зовоод татгалзах юм уу гэж боджээ. Энийг өөрөө Лондонд зугаалж, эргчэргэлэн эдэлж байх хооронд хөөх юм уу эр нөхөр нь хөөтэй золгийн банкнд үеийн үзэж тамаан цааж байх болно. Оройд ажилласан ирээ зурагтын нэвтрүүлэг эхэлтэл цэцэрлэгтийн ажиллаж, дан лаазалсан бэлий ямаар хооллож байх болно. Холланд өөрөө бол зарцгүйхэн 1-2 удаа ирээгүй дэ яах вэ? Гуанзанд хоол иднэ биз. Үүний гань юу вэ гэмэн эхнэрийнхээ сэтгэлийг тайвшруулж, тун их уйдаад байвал найз нөхөдтэйгөө наригж ганц нэг хундагийн балгасан ч яахав гэж хэлжээ. Энэ үүнийг өрөмшөөгүй боловч Лондон хот орж үзэх өөр аятай боломж таарах нь жохог гэж мэдээд нөхрийнхөө үгэнд оржээ. Одоо тэгээд эхнэр нь яваад өхлөөр Кен Холланд өнчирсэн юм шиг ганцаардан их л уруу дорой царайтай байлаа. Кен хуучин муу Линкольн машиндан сууж асфальтурыг дардал банк руу ажилдан очихтон орой юу хийж цаг өнгөрүүлдэг вүлээ хэмээн бодол болов. Эхнэр авахаасан өмнө нийлж наригдаг байсан Пол Вилсон, Бан Вайли гэдэг 2 найзыгаа саналаа. Тэдэнтэй уулзвал баярлах болов. Вилсонтэй уулзаагүй 4 жил болж байна. Вайлитэй үе уулздаг боловч урдийнхаас нэг л хүйтэн хөндөй болсон мэдэгддэг байлаа. Тэр хоёрын хэн ч гэсэн Холландыг хараад хөл алдан хөөрч сүйд болохгүй мэдээж. Ерөөсөн тэр хоёртой хэдэн хоног нийлж наригаад эхнэрийн ирэхээр дахин хаяж орох нь эвгүй юм. Кен Холланд эхний оройг ямар боловч гэртээ өнгөрүүлэхээр шийджээ. Эхнэрийн эзгүй хойгуур дасаж дадсан юмаа өөрчлөхийг хүссэнгүй. Банкнд хажуугийн шагаавар цонхны дэргэд ажилдаг Паркер гэдэг залуу ир Кен Холландыг цанаал нэг жогтой нэмсэглэн угтаж ширээнийхэн шургуулгыг онгойлгох зуур. Эхнэрээ явуулчихад ганцаараа үлдэх аятайхан байгаа биз? Манай эхнэр ганц 7 хоногч болтугай нэг тийшээ явж амардаг бол би ёстой нэг гуяа алгадгсан. Миний хүзүүн дээр мордоод 14 жил буухгүй байгаа хүн шүү дээ. Гэж бүдүүн хадун тоглоомын үг хэлэхэд нь Кен хариу хэлэх гээд аятай үг олсонгүй. Одоо нас 40-д хүрчвэ Паркер халзарч таргалж эхэлжээ. Паркер аян шалтгал гарвал залуу насаа зугаатаа сайхан өнгөрүүлснээр дурсан ярих дуртай. Паркер ажлынхаа шагаавар цонхыг онгойлгох зуур яриагаа үргэлжлүүлэн та гэрээс гарч тархиан сэргэмээр санагдвал дохоо гуанзанд очиж нэг оройг тэнд өнгөрүүлбэл зүгээр дээ. Би өөрөө тэнд очив зээгүй минь харамсалтай. Сургийн дуулвал хоол намттай арх сайтай газар гинлээ. Бас мөнгөтэй хүнд хөөрхөн өхөн мундахгүй олдон да. Бид чи эхнэрийнхээ дэрэгдээ солдохгүй байсаар уйдж гүйцэх юм. Үе өөр хүүхэнтэй наргиж байвал гим хороо болох юм юу байх вэ? Гэхэд нэ дуртай бол та өөрөө ондоо хүүхэнтэй наргиж байл да. Би хувьдаа илүү орж билүү долоохыг хүсэхгүй. Гэж Кен хариулжээ. Хэдий тийм боловч тэр өглөө Кен Холландын сэтгэл нэг л хачин хөөрөөд эвгүй юм шиг, аятайхан юм шиг байжээ. Эхнэр авсан цагаас хойш гэртээ ирж эхнэрийнхэн царайг харах бүр нүд баясан сэтгэл сэргдэг болсон байлээ. Одоо тэгээд ажил дарсны дараа эзгүй гэртээ эргэж очино гэж бодхоос дотор нь эвгүй оргив. Гэртээ харихгүйгээд өөр хаана очих вүлээд? Хамт ажилдах хүмүүсийнхээ нэгнийд очиж болох юм биз.
Урд айл хунраар ордоггүй гадагш харвал дандаа энтэй хоёулан гардаг байсан. Яг үннийг хэлэх юм бол өнөө өрөө байдлаа нэг өөрчлөөд үзмээр дур хөрч байлаа. Нэрээ тэр дохио гуанзанд очиод үздэг юм уу? Майн стритэд байдаг өнгө бүрийн гэрэл чимэгэлтэй үзмрийн цонхонд нь нүцгэн шахуу хүүхнүүдийн өнгөт гэрэл зураг тавьсан шилтэл болсон тэр шөнийн цэнгэний газрын дэрэгдүр Кен Холланд олон удаа явж үзсэн. Тэр бол эхнэртэй тогтмоотой хүний наргидсан гэж баймаар газар биш. Кен Холланд завсралгаагаар ширээнийхэн шургуулгыг хаахтан дохио гуанзыг дахин бодохгүй байхаар хатуу шийдэв. Энэ дэлхий дээр эхнэртэй нь хэн хэнээс илүү хайртай байлээ. Олон юм бодхон бай шууд гэртийн харъя гэж бодоод малгайгаа авах гэж албан хаагчдын хувцсны үлгүүрт ороход Паркер тэнд гараан угааж байснаа алчуур авч гараан арчигт сууран. Та ороод иргүү. За тэгээ өнөөрөө яах бодолтой байна да? Кино үзэх үү? Дуулж хуурдж байгаад янаглах уу? Эсвэл янаг амаргийн явдлыг дангаар нь гүйцэтгэх үү? Гэхдээ гэртээ байна. Зүлгээ тэгшлэх хэрэгтэй. Гэсэнд Паркер яравайж, "Уухай. Та ч надаас дор хиймэргүй хүн байна. Эхнэрийг юм байхгүй зүлгээ тэгшлэн гэж. Би бол юу их юм гэдгсэн. Үннийг хэлэхэд эр хүн гэдэг чинь үе эхнэрээсэн өөр хүүхний амд үзэж байх ёстой юм шүү дээ. Ийм сайхан боломж таарж байгаад ашиглахгүй л дахиад ийм завшаан таарахгүй аж мэднэ. Тэгвэл та шин шилний амт ямар байдгийг мэдэхгүй өнгөрөндөө. Олон юм бодж эргэлзэх хэрэггүй. Эхнэр чинь мэдэхгүй шүү дээ. Нүглээ нууч чадвал нүгэл хийгээгүйтэй адил. Гэхдээ миний хувьд бүх юм сайн сайхан байгаа. Харин та өдөрт 40 гарсан хүн байж томоогүй баг хөвгч шиг байгаа нь гайхмаар байна шүү. Гэсэнд сэтгэлээр залуу байгаа даал их баяртай байдаг да. Надад зүлгэн аваата зурлахаас өөр зугаатай юм олдохгүй л боож мөр юм болно. Гэв. Кен Холланд хамт ажилдаг нөхрийнхөн оловгийг гүйцэд сонсолгүй гараад явлаа. Паркерийн яренаас бүр залхах шиг болжээ. Холланд өдөр бүр орж хоол иддэг Гуанз руу баргар царайлан алхалаа. Паркерийн хэлдэг зөв ч юм уу да гэж өөрийн ирэхгүй нэг бодов. Нэрээ эхнэр авснаас хойш хиймэр золбоогүй болоо юу? Хөгшөрч тэнхээгүй болсон хонон амаа барихад хүрх юм биш үсттэй. Нэрээ надад нэгэн биеийн жаргал цэнгэлийг амсах боломж дахиад олдохгүй байж мэднэ. Энийг дахиад ийш тийшин явахыг хүлээнэ гэвэл хэдэн жилч болох юм бэлээ? Гэхдээ би чинь зугаалж нарихыг нэрээ хүсээд байгаа хүн үү? Гэж нэг бодов. Саган хувцастай гол шиг сайхан биетэй шар хүүхэн хажуугаар нь явж өнгөрөхөд хүүхний гунхалдсан хөнгөн шингээ алханд холболцох хоёр өгзөг дээр Кен Холландын харц өөрийн ирэхгүй тусаж хүсэл тачаал хөдлөхийг мэдрээд нүдэ бушуухан салгаж авлаа. Энтэй ханилан суусан цагаасан хойш өөр хүүхнийг хизээч ийм нүдээр харж байгаагүйсэн. Юу болж байгаа юм бэ? Би чинь Паркерийн өрөөсөн шир болж хүн шүү дээ. Гэж Кен бодов. Саяын өндөр шар хүүхний хойноос дахиад харахтаа энэнтэй нэг шөнийг хамт өнгөрөөвөл үлгэрийн оронд очисон юм шиг сайхан байхсан гэж нэг бодоод нүглээ нууч чадвал нүгэл хийгээгүйтэй адил шүү дээ гэж Паркерийн сургаж гэлснийг саналаа. Тэр үнэн. Энэ яасан ч мэдэхгүй. Ер нь эхнэртэй ирчүүлийн дотор хаяа жаахан наргидсан гэдэг хүн хэн байгаа юм? Би яагаад хүнээс ондоо байх ёстой юм? Шийдлээ. Өнөөрөө дохио Гуанзанд очиж 2-1 хундаг юм балгая. Саяын хажуугаар өнгөрдөг шар хүүхэн шиг нэг хөөрхөн хүүхэнтэй гойдын их саа тодхоргүй учрах завшин олдож юуны магтав. Олон санаа санахын хэрэг алга. Ингэж жаргал цэнгэлийн амтыг үзэх завшаан дахиад олдооч үгүй ч юу. Кен Холландад өдөр өнгөрч барагдахгүй урт байх шиг санагджээ. Энэ насандаа ангуудаа ажил нь яршигтай санагдаж байн цаг харж байлаа. Сонкоор орж ирэх халуун салхи, хажуугаар нь явж өнгөрөх машины чимээ, шагавраар харагдах харилцагчдын улаан нүүр, юм бүхэн л дургүйг нь хүргэнэ. Ажил тарж банкны хаалга хааж байх үед Паркер дайран дээр давс нэмий гэсэн шиг
Сүлгээ тэгшилж баймаар сайхан орой байна шүү. Та хөлсөө жаахан гойжуулах юм байгаа биз дээ? Гэж доктор жомолзоо өгүүлэхэд нь хоолнд хариу дуурсангүй. Касан шалгалаа. Таач доожо муутай юм да. Таны наргицсан гэж бай хооронд зүлгээчин тэгшлээд өгөх хүн олоход ядах юм байхгүй шүү дээ. Гэж Паркерын дахин өдөгт нь та битгий олон юм яриад байл да. Хоёр чихний сонхуяд өдөг чинь юу вэ? Гэж Кен хоолонд хүйтэн хөндөй дугарлаа. Паркер өдөөс нь бодлого ширэн ширтэж нэгэнтээ шүүр салдан толгой сэгсрээд ийм сайхан уучрал таарч байхад алдах гэжтэй. Би таны оронд байсан ч болоос гэж гасаллаа. Хоёул дахин үг дугарсангүй. Бэлэн мөнгөнд тоолж шалгалаа. Явхын өмнө Паркер та машинтай бол намайг гэрт минь хүргээд өгөхгүй юу гэж гуйлаа. Паркерийн хоолндын ойрхон байдаг. Кен хоолнд Паркерийг хүргэж өгөхөд дургүй байсан боловч хамт ажилдаг хүндэн үгүй гэх арга байсангүй. Бичиг цаасaan далд хийж мөнгөнийхэн авдрыг дүгжээд тэгэл дээ. Юм хуман төрхөн аялуулаарай. Энд суусаар байгаад бүр залхаж гүйцлээ. Гэвэм. Машинаар явж байх зур Паркер сонин үзэж сүүлийн үеийн шин сониныг ярьж эхлэхэд Кен чихнийхээ хажуугаар өнгөрүүлж байлаа. Гэртийн ойртох үес ердийн хашир болгоомжтой зан дээлж гэртээ хонохгүй гэдэг чи юун балай санаа байв. Нэг хацгаа гიშгвэл нэр хүндэн алдаж ханийн жаргалгүй болж мэднэ. Бас албан тушаал ахиж дэвших боломжоо хөөднө. Гэж бодож явтал Паркер гэнтхэн намайг гэрт минь хүргэж өгөх гээд яах вэ? Гэрийнхээ гадна уулгачих. Би жаахан явга явж хөлийнхөө жилийг гаргая. Гэлээ. Таны гэр чинь хүргээд өгөхөд ядах юм байхгүй шүү дээ. Гэсэндээ би жаахан явга явмаар байна. Түүнээс гадна та надад 1-2 хондог виски өгөхгүй юу? Гэрт маань байхгүй. Гэгт нь Кен манайд бас байхгүй гэж хэлэх юм уу гэснээр дууг өнгөрлөө. Замын хөдөлгөөн улам ихсэж хурдан саах хэрэгтэй боллоо. Энэ гудамжны бусад бүх байшинтай адил сайхан байшингийн дэргэд очоод хоолнд хамт ажилдаг нөхрөн манайд орно гэж өрлөө. Паркер машинаас буугаад өө нэрэ танай зүлгийг арчилж янзлах хэрэгтэй болсон юм байна. Их зугаатай ажил да. Гэхэд нэ тийм их ажил орохгүй. Гэж Кен хариулаад явган замаар гэрийн зүг алхалан үүдээ онгойлгож үүдний жижиг танхимд ороход битүү байрны агаар өдөртөн үнэр орж бөхчөнхөн болсон байхад нь хомрын өрөөнд гүйн орж бүх цонхонд цэлийдэл онгойлголоо. Манай өөчлөгч хүүхэн өглөө ирдэг юм. Гэж Кен уучлал гуйх мэт өгүүлээд зөөлөн сандалд луг хитл суулаа. Кен хоолнд энхэн хооронд эхнэрийн үгээлэн санав. 2 шилэн аяганд виски хийж аваад эрчүүд тамхилж архиа шимж эхэллээ. За, би ингээд бошуухан харъя. Эхнэр маань яагаад ингэ саатав гэж гайхах болно. Алхах гიშгэх бүрийн минь цагдаж асууж шалгаагаад байдаг юм. Гэж Паркерийг өгүүлэхэд нь та чинь эхнэртэй толгоогоо мэдүүлсэн хүү юм уу да? Гэд Кен хоолнд инээмсэглэв. Яах вэ? Гомдох юм алга. Нүглээ нууж чадвал надад нэг жаахан найз бүсгүй би. Түүнийг хүн тэлдэг юм. Эхнэрийг сард 1 удаа эхтэйгээ уулзахаар явах үед ажлаа амжуулж дөнгөдөг юм. Гэхдээ Кен хоолнд хамт ажилдаг хүнээ гайхан харж яаж тэр вэ? Гэсэнд Паркер хоолндыг хөлөөс толгой хүртэл шинжин хараад ажлаа яаж амжуулдгийг минь мэдэж авмаар байна. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос